За өнөөдөр амар амгалан ялтгая. За өнөөдөр Монгол улс энэ инновацлог байдлаараа дэлхийн 132 орны 68-д орж байгаа. За энэ тоо ерөөсө 4 жилийн өмнө 58 байсан юм байна. 4 жилийн дотор 10 байраар ухралт хийсэн байна инновац дээр. Гэтэл одоо бид нар инновацийн төслийн тухай хууль дээр инновацийн одоо оруулсан компаниудад төсвөөс санхүүжилт хийн, грант гаргана, гадаадын зээл авал баталгаа гаргаж өгнө, үн цаас гаргаж өгнө гэдгийгсэн байгаа. Тэгэхээр яг одоо энэ одоо дэмжлэг тусалцаа, грант авцсан, засгийн газрын баталгаа гаргацсан ямар хамгийн томоохон одоо инновац шингэсэн төрийн дэмжлэг авсан компаниуд байна. Нэрлэж болох уу? Тэ? Эдгээр компаниудыг одоо төрийн зүгээс дэмжиж байгаа гэж байна. Энэ төрийн худалдаа авалтаар яаж дэмжиж байгаа? Нэгэн тал одоо хөрөнгө оруулалт хийсэн бол биднийг энэ бүх шатанд нь дэмжиж одоо энэ компанийг олон улсад хүртэл нь одоо дэмжих ёстой. Энэ дэмжлэгүүдийг нэг сонсоё гэж бодож байна. Хоёрдугаарт энэ олон байр ингэж ухарж байгаагийн нэг гол шалтгаан нь болохоор ер нь бол инновац өөрөө энэ хай олон мэд технологийн үйлдвэрлэл манай Монголд хөгжөөг байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт сайн хөгжөөгүй байгаатай холбогдолоод энэ олон улсын технологи сайн орж ирээг байгаа. За үүнээс болоод магадгүй энэ одоо инновац өнөөдөр бол бас тийм өндөр түвшинд хүрэхгүй байх гэж ойлгож болно. Гэтэл үүний хажууд тал болохоор инновацийн кластер хөгжил гэж юм байна. Кластер хөгжил дээр бол манай энэ хөрш орон бол хамгийн сайн хөгжүүлж байгаа. Энэ кластер хөгжил гэхээр ерөөсөө нэг инновацийн салбараа барьж агаад тэр салбарт одоо орж ажилтдаг салбаруудыг бүгдийг нэг цонхонд одоо бөгнүүлээд тэдгээр хоорондоо одоо уулзах бие биендээ одоо дэмжлэг үзүүлэхийн болцоог нь хангах. Дээрээс нь одоо энэ эрдэм шинжилгээний байгууллагуудтай оюутан бэлтгүүлэх, боловсон хүчин одоо бэлтгүүлэх, одоо олон улсын олон жилийн одоо суур судалгаа хийлгүүлэх тий ийм одоо эрдэм шинжилгээнийхээ байгууллагуудтай хамтарч ажиллах. Мөн тухайн салбарууд өөрсдөө одоо ямар инновац шингэсэн бүтээгдэхүүн бидэнд хэрэгтэй байгаа хоорондоо уулзаж одоо энэ гаргалгаа гаргаж авах ийм кластер хөгжлүүд байгаа. Энэ кластер хөгжлийг ер нь бий болгох тал дээр яаж ажиллаж байгаа. За ийм хоёр асуулт. За судалгаа хийсэн байгууллагатай холбоотой болон одоо зөв засагтай холбоотой асуудлууд байгаа учраас та бүхэн өөрсдөө гараа өргөд хариулцгаа. За баттагдахтаараа 6 номерын микрофон. За Сүлмаа гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр ер нь бол инновацийн индекс ухарж байгаа одоо бол 2024 ухарж байгаа гол шалгуур үзүүлэлт нь бол сул талууд нь нэгдүгээрт бол инновацийн холболт гэж сая таны дурдсан энэ кластер болж ажиллах энэ үзүүлэлт бол бараг 132-оос 110-д ирэмблэгдэж байгаа. За мэдлэгийн нөлөө гэдэг мэдлэгийн яг одоо мэдлэг суурилсан бизнес эрхэлж байгаа тэр бүтэц бол үндсэндээ 116-д судалгаа хөгжүүлэлтийн зардал өөрөө шинжилгээ ухааны технологид оруулж байгаа зардал нь өөрөө одоо 94 дээр ирэмблэгдэж байгаа. Гэх мэтлэн одоо энэ үзүүлэлтүүд бол нэлээд хойшиндаар татж байгаа. Гэхдээ энэ үзүүлэлт бол харилцан бас ингэж динамик байдлаар өөрчлөгдөд байгаа. Тухайлбал одоо 23 онд бол 69 байсан бол 24 он 67 дугаар байранд орж ингэж урьдчилсан ийм үзүүлэлттэй байгаамаа. Тэгэхээр гол сулруулж байгаа үзүүлэлт бол саяын дурдсан ийм үзүүлэлт байгаа. За нэмээд энэ үзүүлэлтэн дээр бол тэр аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадрын үзүүлэлт өөрөө 132 орноос 100 дээр ирэмблэгдэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол мэдлэг технологи шингээж үйлдвэрлэл эрхлэх тэр үйлдвэрлэлүүд бас нэлээд сул байна гэж харагдаж байгаа. Юуны тухайд ер нь одоо яг энэ инновацийн тухай хууль бас нэг дутагдaltaй тал нь бол илүү зөвхөн гарааны компаниудын инновацийг хөгжүүлэх тэр тал руугаа илүү чиглэгдэж дэмжлэгүүд нь хуульчлагдсан байдаг. За томоохон компаниуд өөрөө бас инновацийн үйл ажиллагаа эрхлэх тийм сонирхлууд байгаа. За тэрийг зохицуулсан зохицуулт бол харьцангуй дутмаг байна гэж харж байгаа. За сая таны дурдсан олон нийтэд хувьцаа санал болгох журмыг бол санхүүгийн зохицуулах орооноос 2020 оны 995 дугаар тогтоол, за 18 оны 353 дугаар тогтоолоор бол баталсан байгаа. За яг гарааны компаниудын тухайд бол томоохон юм жишээ болгох одоо зүйлсүүд одоохондоо бас гарааг байгаа. За тэр кластерыг хөгжүүлэхдээ бол бид нар ер нь бол энийг яг бүтцийн хувьд ямар хэлбэрт хөгжүүлэх вэ гэдэг дээр бас бид нар нэлээд
бодлогоо чиглүүлж тэр нь зөгцсөн тэр дэд үтсийг хөгжүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол их сургуулиудын дэргэд бол технологи дамжуулах төвүүд, за хувийн хөрөнгө оруулалтын дэргэд бол хамтын офсууд, за үйлдвэрлэлүүдийн хүрээнд бол үйлдвэрлэл одоо судалгаа хөгжүүлэлтийн байгууллагын хүрээнд бол шинжлэх ухааны паркийг хөгжүүлж чадах юм бол тэнд бол нөгөө олон оролцогч нар буюу үйлдвэрлэгчид, за судалгаа хөгжүүлэлтийн байгууллагууд, технологийн үнэлгээ хийдэг байгууллагууд, тусгай сангууд, хөрөнгө оруулалтын сангууд гээд нэг дор газар зүйн байрлалын хувьд хамтарч ажиллаад ингээд нэм үртэг бий болгох юм бололцоотой байна гэж харж байгаа маа. Тэгэхээр энэ лүү чиглэсэн шинжлэх ухааны паркийн хууль бол инновацийн тухай хуулинд нэг бүлгээр зохицуулагдаж явдаг. Тэгэхээр энийг бол бүр одоо тусгайлсан анхдагч хуулиар бол